За зам болонгод бид нар нүдний шилийг зүүх шаардлага ихсдэг. Тэгээд миний нэг нүдний шилний нуух нь ингээд хаягдсан. Тэгээд энийг би бараг 2-3 жил хадгалсан. Тэгээ хайчгүй байх уу гэж бодож явжсэн чинь санамсаргүй нэг юм нүдний шилний шуруп байдгийг мэдээд тэгээ энэ захиалсан чинь энэ арай томдсон. Тэгээ сүүлд нь би ахиж нэг юм нарийнхан арай жижигхэн нэг авсан. Ер нь бол гэхдээ стандарт байдаг. Энэ болохгүй юм бол байхгүй. Тэгээд одоо олонгууд нэг нь би сая бичлэгийн өмнө хийцэн. Одоо хоёр дахьыг хийж хааруулъя. За бид нар болохоор одоо ингээд худалдааны гэх юм уу ингээ айгүй олон сонголттой нийгэмд амьдарч байгаа ч гэсэн альва зүйлийг нөгөө засгаад хэрэгжилж юм бол бас сонирхолтой. Өөр төрж байгаа мэдрэмж бас айгүй гоё. Энэ нь олонгууд нөгөө бид нарын байгаль орчиндөө үзүүлж байгаа бас нэг сайн тал гэх юм уу? Сайн зүйл гэх юм уу? Одоо ч нөгөө ухамсартай л худалдаа авалт хийхгүй бол маш олон сонголтонд амьдарч байгаа болохоор хүүхдүүдээ ч гэсэн багаас нь би энийг бас анхааруулахыг хичээдэг. Гэхдээ хичээдэг шүү. За энэ ингээд жижигхэн шурууфтэй энэ хийхэд тийм бүр хэцүү биш. Хөвлөд барихад жоох эвгүйсэн ч сая гисэн жаараа амархан байна. Нэг хэцүү биш. Тэгээ миний нөгөө өмнөх шилнийхаа бас шуруп юмнуудыг ингээ харахаар стандартанд таард юм байна. Ер нь шил авахдаа ийм засаж сэлбэж болохгүй шил аваад эрсдэл одоо юу гэдгийг эвдрэл гэмтэл гарвал ингээд сальжиж болох юм бэ гэдгийг би энэ бичлэгээр хэлхийг хүссэн юм аа. За ингээ болчлоо.